Discover Mongolia. Нийслэлийн засаг даргын тамгын газар Монголын барилгачдын холбоо үзүүлж байна. Хотын төв ажил хэргийн уулзах албаны хүний яриа. Худалдаа, түрээс, худалдан авалтын хөтөлж, барилгын салбар дахь бизнесийн боломж, амжилттай бизнесийн хөгжил, дэвшилдэг технологи, хотын асуудал, гэр хорооллын дахин төлөв, барилгын салбарын чиг хандлага, хөгжлийн гац, хэрэгцээ танин мэдхийн мэдээлэл, үйлдвэрлэх хөрөнгийн бодит үнэлж, өмлөг ирээдүйн шинэ хотын төвийг бүтээлцэн. Хот болон барилгын төрөлжсөн B&C хөтөлбөр. B&C нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэж байгаа их хотын эрхэм үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний нэвтрүүлэг бол Building and City буюу барилга ба хот. Бид энэ хүрээнд ярина гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилга хоттой холбоотой мэдээлэл танин мэдхгүй мөн тулгарч байгаа олон асуудлуудыг бид хөндөж ярих болно. Их хотод амьдарч байгаа хүн бүртэл асуулт байдаг бах. Надад ч бас асуулт байна. Тэгэхээр энэ бүх асуултын хариултыг бид таны өмнөөс олох болно. Хот гэж юу вэ? Хот гэж юу ямар байх ёстой вэ? Зүгээр л нэг олон хүн бөөгнөрсөн савыг хэлэхгүй нь лавтай. Барилга байшин, зам харгуй, тэгээд ногоон байгууламж, хотын соёлтой иргэдгээд бие биенээсээ харилцан хамааралтай олон хүчин зүйлүүд нэгдэж хот гэдэг зүйлийг цогцлоодг юм байна гэдгийг та бид ойлгодог болсон байх. Тэгвэл ер нь дэлхийн хамгийн анхны суурьшмал соёл буюу хот хаана бий болсон юм болоо? Манай эрнээс 3000-аад жилийн тэртээ одоогийн Иран улсын Тэгр мөрний ирэг дээр 4 өөр үндэстний жижиг овгууд, жижиг овог аймаг тосгодууд нэгдэж ойролцоогоор 6000 орчим хүн суурьш болсон байгаа юм. Тэд газар тариалан мал аж ахуй эрхэлж тэгээд оюутлынх нь оюутлаа хийж түүнийгээ борлуулах худалдааны төв байгуулагдсан байгаа юм. Өшөө цаашаа цаг хугацаа явахын хэрээр барилга байгууламж нь бас хөгжиж сүм дуган барьсан. Энээс гадна бас ус зайлуулах шугамтай хүртэл байсан байгаа юм. Энэ бол дэлхийн хамгийн анхны суурьшмал соёл буюу хотын эхлэл байсан юм. Тэгвэл манай улсын нийслэл Улаанбаатар хот 377 жилийн түүхтэй. Ер нь бол харьцангуй залуу хот. Ер нь нийслэлийн маань тулгынчлуу хаан тавигдж түүх нь яаж эхэлсэн юм болоо? 100 жилээр дэлхийн талыг эзэгнэж байсан их Монгол гүрэн 17 дугаар зуунд задаран баг хаадын улс болон хувирч нэгдсэн төв нийслэл хотгүй болсон байлаа. Энэ нь гадны төрөмгөлөгчдийн санаархлыг улам дэвэргэж байсан тул Чингис хааны алтан ураг Түшээд хаан гомдорж Сэцэн хаан Шолоогийн дэмжлэгтэйгээр халах Монголын хаад ноёдын чуулганы зохион байгуулснаар өөрийнхөө зануузрыг Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. 11-р жарны шаргачин туулаа жил буюу 1639 онд Түшээд хаан аймгийн нутагт их баг Монгол уул Монгол улсээр хүрээлэгдсэн ширээ цагаан нуурын хөвөөнд шар бүсийн урдыг байгуулан өргөө барьж өгсөн байна. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын үүсвэр болсон гэж эрдэмтэн судлаачид нотлон байршлыг нь тодорхойлсон нь одоогийн Өвөр хангаан аймгийн Бүрд сүмийн нутаг Монгол орны төвцөг хүйс болсон газар юм а. Зануузар 1654 онд Хинтээ уулын өвөрт өргөөгөө нүүлгэн байгуулж 27 жилийн турш барьж 1680-ад онд дууссан боловч халах ойрдын тэмцлээс болж устжээ. 1688 онд Галдан бошигтоос зүгтэж өргөөгөө өгөөмөрт байгуулж өөрөө Долон нуур руу одсон байна. 1700 онд Эрх нутагтаа ирээд өргөөгөө Монгол дахь шарын шашны төв хүрээ болгон өргөтгөх ажлыг далайцтай өрнүүлжээ. Гэхдээ Хинтээ уулын өвөрт байгуулсан өргөөгөө сэргээхийг зорьсонгүй. 1706 онд Цэцэрлэгийн Эрдэнэ толгой гэдэг газар Батцаагаан хэмээх цогчин дуганыг байгуулсан бөгөөд тэрхүү хүрээ нь өргөдөн тэлсээ халах Монголын шашны төв болжээ. Гэсэн ч хүрээ нь нэгэн газартаа суурьшсангүй нүүдэлсээр л байв. 1778 он гэхэд 30 орчим удаа буурайс илгэсэн их хүрээ дуулгалын хойд хөвөр рүү хамгийн сүүлчийн нүдлээ хийжээ. Ингээд монголчууд дөрвөн уулаар хүрээлэгдсэн алтан дэвшин хөндөд анх нийслэл хүрээгээ байгуулахаар ирсэн байна.
Олон мянган жилийн тэртээ цорын ганц магадгүй энэ газрын эзэн суусан хүн чулуу тэднийг угтаж авсан гэж үздэг. Түүнээс хойш алтан дэвшин хөндийг хүн чулуун хонхорч гэж нэг хэсэгтээ нэрийддэг байсан юм байна. Ингээд бүтээн байгуулалтын явцад хүн чулуу маань одоогийн гадаад иргэн яамны арын автозамын дор орсон гэж төгчд үздэг юм байлээ. Яг үүгээр баримжаалж Монгол Ардын намын өмнөх цэцэрлэгт 1998 онд дурсгалын хөршөө байгуулж байсан юм учиртай. Тэр анх сууршихтаа бол тэр хүрээ гэж нэрлээд байгаа тэр зүйл маань л тэр лам нарын хэсэг байгаа. Тэр одоо яг энэ зурган дээр байгаа энэ 100 одоо хэлбэртэй цагэр хэлбэртэй энэ хэсгийг бол хүрээ гэж нэрлэж байгаа. Энийн дотор нь бол богдын шар ордон байрладаг. Энэ шар ордонд бол богд хаан өөрөө одоо төрийн болон шашныхаа үйл ажиллагааг бол давхар ингэж явуулдаг. Энэ талбайн уртад бол 3 том үйл явдал болдог байсан. Нэгдүгээрт нь бол цам хараадаг, хоёрдугаарт нь дайшиг надан болдог, гуравдугаарт нь бол богд иргэдээ өглөг шиг ингэж хайрладаг байсан байна. Богдын шар ордон нь одоогийн хүүхдийн урлан бүтээгдэхүүн зүүн өмнө талд байрлаж байсан байгаа. Ингээд тойроод 30 аймагтай. Гэтэ аймаг гэхээр одоогийн аймаг сум гэдэг шиг тийм нүсрэн бодож хэрэггүй. Тухайн үед бол богд хаан шашин төрийг хослуулж барьдаг гэсэн учраас энэ зүгээр л шашны захиргааны жижиг нэгжүүд байсан байна. Ингээд эдгээр нэгжүүд маань яг цагийн зүүнний чигт одоо байрладаг байсан гэж үздэгч яг тодорхой нотлохоо байхгүй. За ингээд жишээ нь Шүтэн аймаг буюу хамгийн ихний баруун талын аймаг бол байгалийн түүхийн музейн тэр байрлаж байсан байна. Тэгээд хоошоо Бизя, Ванга гэх мэтчлэн яваад хамгийн сүүлийн зүүн талын аймаг буюу Үрлүүт аймаг нь Монгол Улсын их сургуулийн төв байрны зүүн талд байрлаж байсан байна. Яг албан ёсоор 1905 онд бол хамгийн сүүлийн аймаг нь Дондог дулам хатанд зориулсан их тагны аймаг байсан байна. Аймаг гэдэг нь одоо нэг юм дугантай. Дугандаа одоо захиргаанд нь орж за мөн энд хурал номоо хийдэг лам нартай. Энэ лам нар нь бол яг энэ дуганыхаа гадна талын гэрүүлттэй байх шатай ингэж амьдэрдэг ийм одоо байсан байна. Тэр үеийн нийслэл хүрээ одоогийн Улаанбаатар хоттой харьцуулбал имх замбраатай цэгцтэй байсан юм шиг надад санагдлаа. Гэтэ аргачлахгүй тухайн үеийн нийслэл хүрээний иргэдийн тоон хэд байлаа. Одоогийнх шиг барилга байшин, зам харгуй, шугам сүлжээ гэх мэт ийм олон зүйлүүд байгаагүй. Ингээ бодохоор 100 хүрэхгүй жилийн өмнө ийм байдалтай байсан нийслэл хүрээ маань бас ч гэж хурдцтай өгдсөн. Гэхдээ зөв хөгжсөн үл гэдэг байгаа юм. Өнөөдөр хүн амын маань 47% буюу бараг тэн хагас нь ганцхан хоттой төвлөрсөн байна. Энд чинь биднээс юу шаардж байгаа юм бэ гэхээр цоошин төвшин, шинэ арга барил, илүү ур чадвартай боломжтой хүчнийг шаардж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд юунд хүрэж байгаа юм бэ гэхээр өнөөдөр 21-р зууны монголчуудын нийслэл Улаанбаатар хот дэлхийн жишгт нийцж байгаа юм уу? Өнөөдөр та нийслэл хоттой сэтгэл хангалуун амьдарч чадж гэнэ үү гэдэг асуултууд гарч ирж байгаа. Энэ асуултууд нэг л сэдвээр очдог. Ерөөсөө хот төлөвлөлт. Тэгэхээр энэ талаар бид албаны хүмүүстэй ярилцсан юм аа. Хот төлөвлөлтийн хамгийн нандин утга учир нь бол тухайн хот суурин газрын хүн амын амьдралын нөхцөлийг одоо бүх талаас нь харж үзсэн тийм төлөвлөлт байдаг. Хот суурин газрын төлөвлөлт бол зөвхөн өнөө маргаашийн асуудал биш. Энэ тухайн хот 20 жилийн дараа ямар ах вэ? 30 жилийн дараа ямар ах вэ? Ер нь цааш алсын ирээдүйд хэрхэн хөгжих энэ талаар бол зайлшгүй тусгацсан тийм шинжилгээ ухааны том бүтээл юм. Нэгдүгээр. Хоёрдугаар хот байгуулалтын ерөөсөө бас урлын нэг төрөл. Өөрөөр хэлбэл хотын дотор байшин барилгууд өнгө үзэмжтэй өөр хоорондоо авчирсан архитектурын нэгдсэн чуулбарыг одоо бий болгосон. Зам тээврийн сүлжээ хотынхаа нутаг дэвсгэр зохицсон. Мөн одоо инженерийн дэд үтс болон бусад бүх хүний амьдрал шаардлагатай нөхцөл бүрдсэн байхаас гадна байгаль хүрээлэн буй орчинтой нягт уялдсан байх юм шаардлагатай. Тийм ч учраас үүхтэй зэрэг хот бол иж бүрэн төвлөр асуудал өгөөд энэ бол хүний одоо бие махбодтой төсөөлж болно. Өөрөөр хэлбэл тэжээ байгаа цусны гүйдлийн судсууд бол хотын гудамж. Энэ гудамж бол үүхтэй зэрэг төрөөр автомашин явж байна. Хотын дээврийн ерөөсөд орчиж байна. Хүн ам одоо явган байдлаар, дугуйтай байдлаар төрөл бүрийн дээврийн хэрэгс орчиж байгаа. Тийм учраас энэ хот бол амьд организм гэж бас үздэг байна. Ерөнхий төлөвлөгөө тухайн үеийн ерөнхий төлөвлөгөөг хаана одоо зохион байгуулж байсан зөвлөлт холбоот улсын Гипргор институт одоо хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлуулсан байдаг. Одоо хотын энэ хүн ам 125 мянган хүн амтай байхаар 62-оос 56-аас 60 он хүртэл хэрэгжих энэ анхны ерөнхий төлөвлөгөөг Гипргор институт зохиосон байдаг.
Энэ 60 оноос хойш 80 он хүртэл 2 дугаар ерөнхий төлөвлөгөөг мөн Гипрогор институт одоо дахин боловсруулсан. За энд бол 2 дахь ерөнхий төлөвлөгөөр хотын хүн ам 850 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн бөгөөд энэ 850 мянгаас 750 мянган энэ хотын төвд 100 мянган хүн дагуул хотуудад одоо байрлахаар ингэ төлөвлөсөн байдаг. Оросын Гипрогор институтийн манай Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 86 оны ерөнхий төлөвлөгөөг 1990 он хүртэлх энэ ерөнхий төлөвлөгөөг хийжсэн. Энэ ерөнхий төлөвлөгөө бол та нар боддоо Улаанбаатар хотын хүн амыг 850 мянган хүн амтай ийм одоо хот болгоно гэдээ ингээд төлөвлөж исэн. Ерөнхий төлөвлөгөө хийгдээд Оросууд хийгээд Монголын одоо инженерүүд, архитекторууд оролцоод ингээд явж исэн. За 2008 онд бол одоо жишээлбэл манай хуулийн эрх зүйн орчинд өөрчлөлт гараад хот байгуулалтын тухай хууль гэж батлагдаад тэрүүгээрээ бол Улаанбаатар хотын энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын их хурлаар хойшлон батлана гэд анх заасан. Тэрний дагуу бол одоо энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хууль болж анх удаага Монгол улстай хууль болж байгаа гэдгийг манай иргэд ард түмэн бол сайн мэддэггүй. Одооноос харин мэдж эхэлж байгаа. За яг энэ үед нь би бас яг өөрөө энэ ажлыг хариуцж байсныхаа үед бол бас энэ тухай ярих хэрэгтэй гэж ингэж ойлгодог. 2009 онд 10 оны 9 оны засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2002 онд хийсэн шүү дээ. Энийг тодтгол хийх 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох энэ ажлыг бол одоо тэр үеийн зам тээврийн яам хотын удирдлагуудад үүрэг болгосон. Тэгээ энэний дагуу бол одоо 3 жил энэ ажлыг манай 250 гаруй одоо эрдэмтэд дан одоо Монголын инженерүүд, архитекторууд нийлж агаад энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Ийгээд 2013 онд улсын их хурлаар хууль болгож батлуулсан. Энэ ерөнхий төлөвлөгөө бол одоо үнэхээр энэ хотын хөгжилд бол маш том үүрэг үүсгэж байгаа. Яагаад гэвэл одоо 2030 он гэхэд энэ хот үнэхээр ямар хот байх юм бэ гэдгийг харуулж чадж байгаа. Ийм ерөнхий төлөвлөгөө болсон. За дээр нь бол онцлог нь бол өнөөдөр одоо Улаанбаатарын Монголын хүн амын одоо баг дин хагас нь Улаанбаатарт суурьшсан байна шүү дээ. Энийг яаж зохицуулах вэ? Шинжлэх ухааны талаас яаж зохицуулах вэ гэдэг энэ үндслийг тооцож судалж гаргаж ирсэн. Дагуул хотуудыг яаж хөгжүүлэх вэ? Олон төвтэй яаж болгох вэ? Ижил одоо нэг үүрэг функцтэй. Жишээ Сүхбаатарын талбай үүрэг функц Улаанбаатар хотын баруун талд, зүүн талд адилхан байхаар энэ ерөнхий төлөвлөгөө энэ онлынхын дагуу хийсэн ийм ерөнхий төлөвлөгөө байна. Жишээлбэл одоо дэрийг хэрэгжүүлэх гээл энэ ханы материал дид төв. За хойшоогоо долоон буудлын чиглэлтэй энэ эргой сэлб дид төв гэл ингээл дид төвтэй 8 дид төвтэй вэ гэдэг ингээд хийсэн. Энэний ажлууд нь одоо Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллагатай хамтраад энийг хэрэгжүүлэхээ явж байгаа нэг таатай. 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хот 2 баруун бүс, баруун хойд бүс, баруун өмнөд бүс, хойд бүс, зүүн бүс, төвийн бүс, шинэ бүс гэсэн 8 бүсэд хуваагджээ. Нийслэлийн 47 нэгж эдгээр бүсэд хуваарлагдсан бөгөөд 5 нь үйлдвэр, 32 нь орон сууц, 10 сайжруулсан гэр хороолол байна. Мөн 8 бүсээ түшиглээд шинэ Баян хошуу, Сонсголон, Яармаг, Гурвалжин, Сэлб, Их тойров, Амгалан гэсэн 8 дэд төв байгуулагдах бөгөөд Яармаг орчим, Их тойров 2 хотын төвийн үүргийг гүйцэтгэх ажээ. За энэтэй холбогдоод ирэхээр ер нь бол баг тойрог буюу их тойрог орчимд бол хотын бүх одоо цогц үйлчлэгнүүд нь байрлаад байдаг. Жишээ нь ихтлгүүр маань тийм ээ. Ихтэй сургуулиуд маань бүгд энэ хотын төвдөө байгаад байдаг. Тэгээ бүх үзүр үйлчлэгийн одоо кино театрууд хөвчлөнд одоо хотын төв рүүгээ байрлуулчихад байгаа. Тэгээ энийг л ерөөсөө тэр иргэндээ буюу одоо орсон цогцт руугаа дөхүүлэх ёстой. Тэгэхээр бол одоо сэлб буюу одоо долоон буудлын орчимд нэг том худалдаа үйлчлэгний төв байна. Тэнд нь бол одоо том их дэлгүүрээс ахуулаад кино, театр, тийм ээ, сургууль цэцэрлэгийн цогцлбор, спортын цогцлборууд ийм барилга байгууламжууд байх ёстой. Баян хошуу тал руугаа бас байх ёстой. Амгалан тал руугаа бас одоо энэ үйлчлэгээний барилга байгууламжууд нь байх ёстой. Тэгээд ирэхдээ л заавал хотын төв рүүгээ орж ирж одоо энэ их бүглэрлийг үүсгдэг ч юм уу. Заавал хотын төв рүүгээ орж ирж худалдаа хийх, заавал хотын төв рүүгээ орж ирж кино үзэх гэж орж ирэхгүй биш. Ерөөсөө л тэр орчиндөө бүх хэрэгцээ шаардлагаа авчдаг.
төрийн буюу нийгмийн бүх үйлчлэгийг ингээд авчдаг. Ийм л цогц компакт хотыг л үүсгэхийг бол биднээс зорьсон. ПНЦ нэвтрүүлэг үргэлжлэж байна үзэгчтэй. Хэрвээ бид хотын талаар ярьж байгаа бол барилгын салбарын талаар гарцаагүй ярина. Учир нь барилга бол хотын хөгжлийн гол тулгуур нь байдаг гэдгийг та бүхэн мэднэ. Тэм учраас манай нэвтрүүлгийн өөр нэг сэдэв бол барилга. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дунд гол шилтгэ. Манай улсад барилгын салбар үүсч хөгжөөд 90 жил өнгөрсөн байна. Нэгсэндээ барилгачид маань өнөөдөр 90 жилийн ойгоо угтаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид барилгын салбар өнөө хүртэл хэрхэн хөгжиж ирсэн, одоо ямар түвшинд байгаа, цаашдын чиг хандлага нь бас хаашаа чиглэж байгааг асууж тодруулахаар студид барилгачдын холбооны ерөнхийлөгч Батбаатар гуйсан юм аа. За тэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө бас 90 жилийн баярын мэндийг хүргэе тийм ээ. Тэгэхээр танаас эхэлж асуух гэж байгаа зүйл бол өнгөрсөн 90 жилийн одоо тий барилгын салбарт өрнөсөн 90 жилийн хугацааг та юу гэж тодорхойлох вэ? 90 жил бол бас том түүхэн он цагийн төвчөн. Тэгэхээр барилгын салбар бол бас яг эргээд ингээд Монгол улсны хөгжил цэцгэлтийн байдлыг харахад барилгын салбар үе үеийн барилгачид маань хөгжлийн түүчээ болж ажилласан байдаг. Нэгэсэндээ хөтлөгч салбар болж эдийн засаг Монголын хөгжлийг хөтлөгч салбар болж ажилласан. Тийм л түүхэн ойн жил болж байна. За дотор нь ингээд яг ялгууртаа авч үзэх юм бол мэдээж үүсч хөгжиж исэн үеийн хөгжлийн нэг 20 жилийн үе шат байна. Дараа нь бол одоо барилгын материал үйлдвэрлэл, барилгын зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний бас нэг 20 жилийн түүх орж ирж байна. Тэгээд барилга угсралтын байгууллага мөн адилхан одоо бэхжиж томоохон аж ахуй нэгж болж оргил зэгтээ өрсөн 80-аад оны үеийн хөгжлийн оргил зэгийн нэг цикл орж ирж байна. Тэгээд зах зээлийн үе шилжиж явахдаа одоо бас нэлээд уруудан доройтож хамгийн түрүүнд улс ардын аж ахуйн салбар дотроос барилгын салбар 100% хувийн хөвшил шилжсэн тийм түүх бас нэг хэсэг байр суурь эзэлж байна. Тэгээд одоо орчин үед шин цагийн барилгын салбар үүсч өгдсөний одоо сүүлийн бас нэг 20 жилийн түүх. 90-ад оноос хойш 2010-ад оны үеийн барилгын хөгжлийн түүх гэсэн. Ийм үе шаттай. Тэгэхдээ үе шат болгондоо дандаа урагшаа тэмүүсэн эдийн засгийн хөгжлийг чирч одоо хөгжлийг мулааж барилгын салбар хөгжихийн хэрээр бусад салбарууд боловсрол нийгмийн салбарууд хөгжиж исэн тийм сайхан бахархууштай үүх төвхтэй тийм он жилүүд байлаа. Хамтран ажиллагч байгууллага Монголын барилгачдын холбоо. Тэгэхээр барилгын салбар бол одоо их чухал салбар гэж тайлж байна те. Энэ салбарт Монголд хэдэн одоо ойролцоогоор хэдэн барилгын компани үйл ажиллагаа явуулж байгаа бол тэгээд миний асуух гээд байгаа зүйл маань болохоор их олон компаниуд байна л да зүгээр одоо миний харж байгаагаар бол те. Гэхдээ эднэрт тавигдж байгаа шаардлагууд байдаг юм уу? Зүгээр мөнгөтэй те хүссэн болгон бас барилгын компани байгуулад гэж болж байна уу? За барилгын салбар эдүүгээ ингээд өнөө цагийн үед нь нэг өнцгөөс харах юм бол үнэхээр одоо 5000 гаруй аж ахуй нэгж барилгын салбарт үйл ажиллагаа эхлэх тусгай зөвшөөрөл авсан байдгийн. Тэр нь ингээ ялгууртаа үзэхэд барилга угсралтын ажил хийх 4800, барилгын зураг төсөл зохиох нэг бас нэг 7800, барилгын материал үйлдвэрлэл эхлэх нэг 5600 хэмжлийн ингээ нийт нэг 5000 гаруй барилгын угсралтын одоо мэргэжлийн байгууллагууд энд ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байдгийг. Энэ дотор нэг үзэх юм бол бас тийм асуудал байна. Мэргэжлийн бус тодорхой хөрөнгөч ч гэсэн тэр нь барилгын салбарт одоо ашигтай юм байна гэдэг ингээд барилгын угсралтын зөвшөөрөл аваад барилгын салбарт барилга барих гэж оролддог тийм нэг хэсэг байна. Үнэхээр үе удмаараа барилгачин тэгээд эцэг их нь барилгын байгууллагууд удирж яасан тэрний өөр хүүхдүүд эсвэл нөгөө л одоо үед ахмадууд өөрснөө удирж байгаа яг мэргэжлийн бүх бие сэтгэлээрээ барилгын салбарт үе зүтгэж исэн тэр хэсгийн барилгын удирдлагуудтай тийм компаниуд байна. Тэгэхээр 4000 шахуу одоо гол үүрэг гүйцэтгэж байгаа угсралтын компаниуд байна гэж байна те. Тэгэхээр ер нь манай Монголд барилгын стандарт хэр мөрдөгддөг юм болоо? Ер нь бол барилгын тухай хууль сайн шинжлэхтлээ. Ер нь биднээс хуулиараа тэгээд барилгын салбарт холбогдлолтой стандарт норм дүрмээрээ бол ер нь чиг шугам шахалт шаардлагыг бол ерөөсөө барилга альва барилга байгууллаганд баригдахдаа хүний аюулгүй амьдрах орчин бүрдүүлсэн чанартай хонгудаан жилийн идэлгээтэй тийм барилга байшин
байх ёстой гэдэг шаардлагыг бол үе үе тавьж ирсэн. Бүх норм үнэлгээнүүд ерөөсөө суларж байгаагүй дандаа үргэлж чангарч үргэлж болсонгуй болж гэж байгаа. Дэлхийн чих хандлагч гэсэн хоёр хөршөө маань барилгын салбарын стандарт нормч улмал чангарч явж байгаа. Тэрнтэй адилхан Монголын барилгын салбарт одоо 400-500-аад норм стандарт хийж байгаа. Тэрний нэг 70-80% шинжилэгдээд одоо хэрэгжиж явж байна. Шаардлага бол хэвээрэл байгаа. Жишээ нь таны хувьд та ямар орон сууцнд амьдардаг вэ? Таны амьдарч байгаа орон сууц яг эрүүл аюулгүй байдлыг хангаж чаддаг уу? За миний хувьд бол сонгон хайрхан дүүргийн 1-р хорооллын 9-р байранд амьдардаг. Яг одоо барилгын мэргэжлийн хүний хувьд бол миний амьдарч байгаа орон сууц бол бас социализм үеийн тухайн барилгын стандартыг мөрдөж бариулсан орон сууц. Гэхдээ одоо юугаараа хоцрогдож байна гэхээр дулаан эрчим хүчний хэмнэлт, дулаан барих чадвараар үнэхээр хоцрогдчихсан. Заавал зайлшгүй шинжлэх ёстой. Аргагүй одоо насжилтныхэд баг 20 жил болчихж байгаа учраас. Тэгээ энэтэй холбогдуулаад ер нь орон сууц болоод нэгдүгээрт бид рүү хэлсэн хүний аюулгүй орчин тавлаг тогтой амьдрахад зориулагдсан байх хэрэгтэй. Тийм учраас хийц идэлхүүнээс ахуулаад бат бөхөөс гадна эрчим хүчний одоо алдаг хэмнэлттэй алдагдал багтай, тэгээ өнгөзөмчтэй, тэгээ тэрний дотортлын агаарын солилцоо тэр амьдрах доторх микро орчинд бүрдсэн тийм орон сууцыг төлөвлөж барьж явах хэрэгтэй. Тийм чиглэлээр манай зургийнхан бас ажилладаг. Тэрийг одоо шалгаж авдаг ч яг тэр чигээрээ байх хэрэгтэй. Яг хуу янз бүрийн шаардлага хангахгүй юм уу одоо чанар муутай материалаар барьсан орон сууц мессер гарч байгаа. Энэ дээр бол мэдээж иргэдийн талаас шүүмжил гарч байгаа. Энийг хууль хяналтын байгууллагууд, мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн үедээ бас шаардаж яаж байгаа. Ер нь зүгээр энэ дээр яг товчхон хэлэхэд барилгыг альва барилга байгууламжийг мэргэжлийн байгууллага мэргэжлийн хүмүүс л барих хэрэгтэй болохоос биш тэр айл дуртай ашиг орлого олно гэсэн ойлголттой тийм өчигдөр одоо өөр мэргэжлийн ажлыг явж исэн мөнгөтэй болсон хүн барилгыг барина гэдэг ойлголтыг бол аль болохоор таслан зогсоож тэрийг аль болохоор багасгах шаардлагатай. Тэгэхээр таасаа хэллээ шүү дээ 4000-аад компани яг одоо гол гүүрэг гүйцэтгэж байгаа угсралтын компаниуд байна гэж. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа нөгөө үүрэг гүйцэтгэж байгаа яг ажилчид маань бүгдээрээ мэргэжлийн хүмүүс байж чадж байгаа болов. Зүгээр миний харснаар яг нөгөө баригад ахлагч юм уу мэргэжлийн хүн байгаа бах. Доор нь бол бас таньдаг хүмүүсээ ингээд мэргэжлийн бос хүмүүсийг цуглуулад ажилладаг шиг байна л та бас. За одоо энэ асуудал бол одоо яг жинхэнэ барилгын салбарын өнөөдрийн тулгымцсан асуудлын нэг болж байгаа. За Монголын барилгачтай холбоо бол 25 жилийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа ууган мэргэжлийн байгууллагууд яг жирийн барилгачдын эрхшин хамгаалах чиглэлээр сүүлийн 5-6 жил яг энэ саяны мэргэжилтэй ажиллаж асуудлаар нэлийн асуудал хөндөж одоо ажил төрөл одоо хийж байгаа. Тэрний өгөхөр одоо энэ 4500 компаниас ч одоо бараг 2800-900 барилга угсралтын байгууллага. Тэгтэл тэрнээс яг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 7800 байх шít. Гэтэл тэр 7800 аж ахуйн нэгжийг дотор нь ингээд за хичнээн яг мэргэжлийн ажилчин үндсэн ажилчинтай нийгмийн даатгалын шимтгэл төлөөд цалингийн шимтгэл юу татварын төлөө явдаг байх хэрэгтэй зэрэг 15-аас 20. Одоо тэр энэ бол яг үнэхэр бодит тийм юу болцсон. Одоо барилгын салбарын сөрөг үзэгдэл. Тэгэхээр энэ дээр одоо ямар бодлого явуулах вэ гэхээр нэгдүгээрт дээрээсээ аваад барилгын салбарыг альва яам барилгын хатуугалт яам тэр байгуулагдаад сайд даргаар томилоход мэргэжлийн байх хэрэгтэй. Тэгэх юм бол доошоо яамдуудын ажилтнууд бүгд мэргэжлийн байх хэрэгтэй. Төрийн бус байгууллагууд нь хүртэл мэргэжлийн хүмүүс удирж явах хэрэгтэй. Тэгээд доошоо яваад ирэнгүүт мэргэжилтэй ажилчид энэ тал дээр бодлого байх хэрэгтэй. Яг гэвэл зүгээр ингээ одоо өнөөдөр яаж ингэ бүгд гудамжинд гарцсан баригад хэлбэртэй явж байна. Ингэж болохгүй. Яг гэвэл барилгын хуулинд баригадууд гэсэн ойлголт одоо хууль эрх зүйн орчин байдгүй. Ерөөсөө альва барилга байшинг ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бариад тэгээд акт бичгээр дүүлдээд тэдэн сарын тэдний хооронд ерөнхий гүйцэтгэгчийн тим инженер, тим компани, тим инженер, ерөнхий инженер, талбай инженер бариад бүгдэн дээр акт бичвэрүүдэд гар усыг зураад эцсийн тэр барилгын насжилтын хугацаанд тэр барьсан компани тэр бариулсан инженер хариуцлага өгөх тийм тогтолцоо. Тэрнээс биш дорж гэдэг ахлагчтай баригад барьчаад дараа нь тэрийг хүлээлгэж өгөх тийм эрх зүйн орчин байхгүй. Тэгэхээр одоо яах вэ гэхээр тэр гудамжинд гарсан ажилчдыг буцаагаад мэргэжил мэдлэгийн дээшлүүлэх хөдөлмөр хамгаалалт сургалтанд хамруулах маягаар баригадын зохион байгуулалтын нэгдүгээрт
боловсронгуй болох хэрэгтэй. Хоёрдугаар хөдөлмөрийн үнэлэмжийг өөрснөөгөө үнэлдэг мэргэжлийн өндөр чадвартай болгоод тэгээ буцаага тэр үндсэн компаниудыг үндсэн ажилчнаар авдаг тийм тогтолцоороо эргэж барилгын салбар орохгүй бол өнөөдөр ерөөсөө ажилчтанд гудамжинд хуваарь хөдөлмөр эхэлдэг. Дээр нь барилгын компаниуд нь захирлын цүнх үрдсэнд нөхөр явж ийж ерөөсөө болохгүй. Энэ бол буруу тогтолцоо. Хамтран ажиллагч байгууллага Монголын барилгачдын холбоо. За барилгын салбар бол хот төлөвлөлттэй бол салшгүй холбоотой гол толгуур нь гэж хэлж болно те. Тэгэхээр барилгын салбарын энэ хот төлөвлөлтөд одоо гүйцэтгэх үүргийг та аль өнцгөөс нь харж байна вэ? Ер нь их өөдрөг өнцгөөс нь харж байна. Тэрний үхээр Улаанбаатар хот ямар ч 2030 он хүртэлх хөгжүүлэх ерөнхийлөгөө баталчихсан. Ихэнх аймагуд хөгжлийнхаа одоо аймгийнхаа хөгжлийн ерөнхийлөгнүүд баталчихсан. Тэр үтгэл ихэнх сумдууд одоо ерөнхийлөгөөтэй болчихсон. Тэгээ энэний дагуу бол Улаанбаатар хотын жишээлбэл гэр хороолыг дахин төлөвлөх маш том одоо орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байна. Аймагуудад одоо бүгд 1000 айлын орон сууцны хөтөлбөр төсөл болон аймаг болгоныг хот болох ийм хөтөлбөр төслүүд хэрэгжих тэр суур ерөнхийлөгнүүд хийгдчихсэн. Одоо ганцхан тэрэн дээр одоо мэргэжлийн боловсон хүчин миний түрүүний хэлдэг. Тэгээд барилгын салбарыг удирдах тогтолцоо өөрөө мэргэжлийн байх хэрэгтэй. Яамдуудын тогтолцоо дандаа мэргэжлийн болоод яг аль яам нь аль салбараа одоо хөтлөж хөгжлийн түүчээ болж явах юм бэ гэдэг тодорхойлох хэрэгтэй. Би бол барилгын салбарыг хөгжлийн түүчээ хөтлөх салбар болгоод улс эх орон бол барилгын салбараа урагш нь зүтгүүлээд араас нь бүх салбар дагалдаж явах хэрэгтэй гэдэг. Энэ тогтолцоог л бий болох хэрэгтэй. Тэрнээс биш одоо нөөц хүч байна, тийм ээ. Суур төлөвлөгөөнүүдээ хийгдчихлээ. Боловсон хүчний асуудал бас ч гэж бас нэлээд хэмжээнд бэлтгэж байна. Тийм учраас одоо тэрийг остоо нөгөө дээр үе хэлдгээр зөв мэрэгэн удирдлага буюу одоо мэрэгжлийн удирдлагаар хангасан тийм удирдлагын тогтолцоо хаана дутагдж байна. Дээд өвчнөц тэр дунд өвчнөч тэр инженерийн техникийн ажлын хэмжээнд ч гэсэн тэр мэрэгжлийн бус улсууд л энэ барилгын салбарыг удирдаад юм уу барилгын салбарын бүх бодлого шийдвэрээ гаргах хэмжээнд болоод байх юм бол энэ хурдс улман саарна гэсэн үг. Тэр өнөөдөр барилгачдын холбооны ерөнхийлөгч Батбаатар ирж бидэнд өнөөгийн барилгын салбар ямар түвшинд байгаа одоо бас хаашаа чиглэж байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө. Танд баярлалаа. Би энэ нэвтрүүлэг үргэлжлэж байна үзэгчтэй. Үзэгчдэнд орчин үеийн барилгын стандартыг бүх талаараа бүрэн хангасан дундгол шилтгэнийг танилцуулж байна. Дундголын хөвөөнд байрлах дундгол шилтгэн нь хотын төвөөс 2.5 км-т байрладаг. Үндэсний соёл амралтын хүрээлэн 1.5 км, төв цэнгэлдэх хүрээлэн 1 км-т байрладаг юм а. Бусад худалдаа үйлчилгээний байгууламжтай богино зайд оршдгоороо таны амьдралын ая тухтай байдлыг хангах болно. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ болон авто замын сүлжээнүүдтэй ойр байрладаг нь таны завгүй амьдралын цаг завыг хэмнэнэ. Хотын дуу чимээнээс хол дундголын эрэгт байрладаг учраас жилийн 4 удиралд цэвэр цэнгэг агаарт та болон таны гэр бүл эрүүл саруул аж төрөх орчныг бүрдүүллээ. Шинээр байр худалдан авах хүмүүсийн хамгийн их анхаардаг зүйл бол байршил билээ. Боловсролын яамнаас өндөр үнэлгээ авсан олон цэцэрлэг, сургууль, дундголын шилтгэний ойролцоо байдаг нь таны хүүхдийн сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Бус шилтгэний нэг давхарт англи хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай соён баг сургууль байрладаг. Тус сургуулийн сурагчдын сурах нөхцөлийг бүрэн хангасан 5 тухтай тоглог орчин, заах арга зүй сайтай, чадварлаг багш нартай бөгөөд энэ нь та болон таны хүүхдийн тань сэтгэл ханамжийн баталгаа болж чадна. За ингээд дундгол шилтгэний бүтэц зохион байгуулалттай танилцъя. 19-р хорооллын үйлчлэгээний төвийн хон байрлалтай. Төмөр бетон хийцтэй бүрэн цутгамал 15 давхар 390 айлын энэхүү орон сууцнаас та 33 м² бүхий нэг өрөө байр, 57 м², 61 м², 62 м² бүхий 2 өрөө, 71 м² 3 өрөө болон 100-аас дээш м², 3-аас 4 өрөө орон сууцнуудыг өөрийн сонголтондоо тохируулан худалдан авах боломжтой. Түрк улсад үйлдвэрлэсэн тохируулагчтай халаалтын фарм хүссэн үедээ дулаанаа өөрөө тохируулах боломжийг танд олгоно. Эх орны үйлдвэрийн сайн чанарын вакуум цонх танд Монголын эрсдэс уур амьсгалыг ажиглахгүй давхад тусална. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй давхар түрхлэгтэй барикадын шал бат бүхийн баталгаа болж чадна. Айл бүр утас интернет кабелд холбогдсон
Герман улсын технологиор олон улсын стандартаар үйлдвэрлэгдсэн цахилгаан шат нь эрчим хүч тасарсан тохиолдолд гацалгүй дараагийн давхарт нээгддэг бөгөөд өргөгч торосны аюулгүй байдлыг хангах нарийн мэдрэмжтэй шийдэл хийж ашиглалтанд оруулсан билээ. Орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг маш сайн. Автомашины хөдөлгөөн үйлдвэр болон цэнгэний газрын дуу чимээнээс хол учир элдв стрессгүй тайван байдлыг тань хангаж чадна. Харин та хүүхдийн тоглоомын талбай болон саксын бөмбөгийн талбайгаас тайван орчинд тоглох хүүхдийнхээ жаргалтай хоолойг сонсох болно. Дунд голын тогтчлолт нь ойрын жилүүдэд амралт зугаалгын бүс болохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд хойд ирэг дээр байрласан манай хотхны ойр орчинд шинээр барилга баригдаж таны харах орчин халахлахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Цэвэр цэнгэг агаар тоглог орчин хамгийн таатай байршилтай ирээдүйд үн цэн нь өсөн нэмэгдэх дундгол шилтгэнийг танд санал болгож байна. Агшин бүрт ая тухыг мэдрүүлэх аз жаргалтай амьдралын тань үргэлжлэх дундгол шилтгэе. Стандарт гэдэг бол та бидний эрүүл аюулгүй амьдрах нэг баталгаа. Стандартгүй зүйл гэж байх ёсгүй. Бүх зүйл стандарттай байх ёстой. Бид та бүхэнд нэвтрүүлгийнхаа дугаар болгоноор барилга болон хоттой холбоотой стандартуудыг зурлаар хүргэж байгаа болно. Харин хамгийн ихний дугаарт бид явган үний замын стандартыг сонгож авсан байгаа. Манай явган үний зам ямар байдаг вэ та бүхэн мэднэ шүү дээ. Гинт шон гараад ирнэ, эсвэл нүх гараад ирнэ. За зарим газар бүр явган үний замч байхгүй тийм барилга байшин барьсан байх жишээтэй. Тэгэхээр энэ болгон ямар ч стандарт алга. Ер нь стандарт нь ямар байх ёстойг одоо танилцуулъя. Хамтран ажиллагч байгууллага Техник зууч компани. Явган хүний замын зорчих чөлөө нь авто замын хашлагнаас барилга байгууламжийн нүүр хэсэг хүртэлх зурвас өргөнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл явган хүний зам нь ногоон байгууламж ба барилга байгууламжийн нүүр хэсэг хоёрын хооронд байрласан байна. Явган хүний замын өргөн нь тэрэгцэртэй 2 хүн зүрх эсвэл зэрэгцэн явах хамгийн бага хэмжээ буюу 1.5 м байна гэж заагдсан байдаг бөгөөд худалдаа үйлчилгээ, хотын төв, сургууль, цэцэрлэг байрлах хөдөлгөөн ихтэй газруудад 1.8 м-ээс багагүй байх ёстой гэж заажээ. Харин явган хүний хөдөлгөөн багатай газруудад 1 м байж болно гэж явган хүний замын стандартад заасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тэрэгцэртэй хүмүүс болон харааны бэрхшээлтэй иргэд саадыг тойрч гарах мэдрэмж нь бага байдаг тул саад бартаа болон ил гарсан альва биетээс бүрэн чөлөөтэй байх ёстой. Замын уулзуур гудамжны зогсоол, автобусны буудал болон автозамтай огтлолцож байгаа явган хүний замыг автозамын зорчих хэсгийн төвшөнтэй ижил болгохын тулд налуу хэсэгтэй байлгана. Хужилгын гадаргуу нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан бат бөх доктортой альтерга гулгаанаас хамгаалагдсан байх ёстой. Автангаар хучлаг хийхдээ тэрэгцэртэй хүний тэрэгцрийн дугуй автангуудын хооронд орж хөдөлгөөнд цаад учруулахгүй байхад анхаарна. Явган хүний замын хучлалтын зузаан нь 150 мм-ээс нэмгэн байж болохгүй гэж явган хүний замын стандартад заажээ. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс их орон хөгждөг. Бид энэ булангаараа барилгын салбарт шинэ үйлдвэрлэл нэвтрүүлж, хийж байгаа ажил хөдөлмөрөөр тэргүүлэгч үйлдвэрлэгчдийг онцолж байна. BNC хөтөлбөр үндэсний үйлдвэрлэгч болонгийнхаа анхны дугаараар барилгын материал үйлдвэрлэлийн салбарт доктортой үйл ажиллагаа явуулж байгаа ууган компаниудын нэг Pyramid Industry-г танилцуулж байна. Pyramid Industry компани 1996 онд Монголын анхны дулаалгын хөөсөн зэрэг авдаг ашиглалтанд оруулж байсан бол 2012 онд мөн анхны чулуу дөнгөлгөөний материалын үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Pyramid Industry компани 1996 онд анх Монголын анхны хөөсөн зэрэг автангийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж байсан. 2012 онд Монголын анхны чулуу дөнгөлгөөний үйлдвэрийг үүсгэн байгуулсан. Бус компани нь Pyramid Impex болон Pyramid Building гэсэн хоёр салбар компани 80 гаруй ажилтан албан хаагчдтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
1998 онд барилга архитектур компанитай хамтран Монгол улсын хөөсөн цэрэг хавтангийн анхны стандартыг боловсруулсан юм а. Манай үйлдвэр нь хоногт 600 м3 жилд 250 мянган м3 хөөс үйлдвэрлэх хүчин чадалтай. Pyramid Industry компани нь үйлдвэрлэх, хатаах, зүсэх гэсэн 3 үндсэн дамжлага цехтэй. Цех бүр орчин үеийн өндөр технологийн бүрэн болон хагас автомат технологиор тоноглогдсон учраас хөөсөн цэрэг хавтанг чанарын өндөр түвшинд хэрэглэгчдийн хүссэн хэлбэр хэмжээ, зураг, загвар, дизайны дагуу үйлдвэрлэж байна. Туршлагатай, чадварлаг, хамт олон өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр захиалгын хэмжээнээс үл хамааран хугацаанд нь хүссэн бүтээгдэхүүнийг нь гаргаж шуурхай өгч үйлчилдэг учраас хэрэглэгчид сэтгэл хангалуун байдаг юм а. Pyramid Industry компани нь дулаалгын хөөсөн цэрэг хавтанг өндөр нягтршилтай, галын шатлалтыг дэмждэггүй тусгай нэмэлт бодистой дулаан алдагдлыг бууруулах ам дарах хувилтойгоор хийж байна. Мөн хэрэглэгч хүссэн хэмжээ хэлбрээрээ зүсүүлж авах бүрэн боломжтой юм байна. Pyramid Impex компани нь бүгд найрамдах Солонгос улсын барилгын материалын тэргүүлэгч болох Deva Housing компанитай хамтран ажиллаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон Монголын анхны чулууд өнгөлгөөний материалын үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь хоногт 1000 ширхэг сав бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Бүх төрлийн чулууд өнгөлгөөний материалыг хэрэглэгчдийн хүссэн өнгөөр үйлдвэрлэхээс гадна Монгол орны эрс тис цаг уурт зохицуулан хавар ламрын сэрүүн нөхцөлдөж барилгын ажлын чанарт нөлөөлөхгүйгээр хэрэглэж болох тусгай орц найрлагаар үйлдвэрлэж байна. Pyramid Impex компани нь чулууд өнгөлгөөний материалыг үйлдвэрлэхээс гадна хөөсөн цэрэг хавтан барилгын гадна фасадны материалыг суйрлуулж тогтоох бэхлэх зориулалттай төрөл бүрийн сайн чанарын хадаас тор, шавар, цавуу, бэхлэгч тогтоогч зэрэг бүтээгдэхүүнийг Солонгос, Хятад зэрэг улсаас импортлон худалдаж авч байна. Бус компани нь улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа дотоод гадаадын хөрөнгө оруулалттай бүхий л томоохон бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрүүдэд оролцсон бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Үндэсний үйлдвэрлэгч булангаараа барилгын материал үйлдвэрлэлийн салбарт тогтворт олон жил үйл ажиллагаа явуулан импортыг орлох бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг хангаж байгаа томоохон компаниудын төлөөлөл болгож Pyramid Industry компанийг танилцууллаа. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж, улс ор хөгжснөө. Үндэсний үйлдвэрлэлээр хэмжицгээе. Нийслэлчүүд бид хоттой хэрхэн баримжаагаа авдаг үлээ. Замын цагдаагийн баруун талд, их төлгүүрийн урагшаа, хөгжин мужийн зүүн талд гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нэрлэдэг. Тэгэхээр бидний замраагүй нэрлээд байгаа газрууд маань уг нь оноос нь тогтоосон нэртэй гудамжнууд байдгаа гэдгийг бид мартсан юм шиг. Ингээд бодохоор их хотын иргэн бүр мэдж явах ёстой нэг соёл бол гудамжнуудын нэршлүүд байгаа юм. Ингээд BNC нэвтрүүлэг бидний нэрлэх занснаар төв зам буюу инх тайвны өргөн чөлөөг танилцуулж байна. Нийслэл хотын төв магистрал зам дагуу гудамжийг инх тайвны өргөн чөлөө гэж нэрлэдэг. Өмнө нь одоогийн офицерын ордон хавьяас өвшөөдөн хүртэлх зайг хувьсгалчдын гудамж гэдэг байсан бол одоогийн Сеулийн гудамжийг оролцуулан баруун тишгийг нь Сталины гудамж гэдэг байжээ. Их бүтээн байгуулалтын үе буюу 1960 онд энэ хэсгийг инх тайвны гудамж гэж нэрлэх болжээ. Харин гудамж гэх нэрийн тодотголыг 1990 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн ардын депутатуудын хурлаар өргөн чөлөө болгон өөрчилжээ. Өдгөө инх тайвны өргөн чөлөө нь Чингисийн талбайн урд талын замаас баруун тишээ 22-ын товчоо
зүүн тийш Баянзүрхийн товчоо хүртэл Улаанбаатар хотын баруун зүүн хязгаарыг холбосон хамгийн урт үргэлжилсэн гудамж юм. Бидний сайн мэдэх офицеруудын ордон, оргил худалдааны төв, кино үйлдвэр, Улаанбаатар зочид буудал, боловсролын их сургууль, улсын их дэлгүүр, үйлдвэрчний соёлын ордон зэрэг барилга байгууламжууд байрладаг ба хотын их томоохон гудамж болон замууд энэхүү өргөн чөлөөтэй огтлцдог билээ. Хамтран ажиллагч байгууллага Media Properties үзэгч танд орчин үеийн барилгын шийдэл дизайныг өөртөө багтааж чадсан 2016 оны 4-р улиралд ашиглалтанд орох 55 айлын шинэ орон сууцыг танилцуулж байна. Дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах ажил хэрэгч хүмүүр таалагдах энэхүү орон сууц нь хотын төв хэсэг буюу бидний нэрлэж заншснаар 100 айлын 10 дугаар хороонд сүндэрлэн босож байна. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон бөгөөд тонгоодохгүй бүтээн байгуулалт хийгдэж нийслэлийн өнгө төрхийг чимэг олон улсын стандарт бүхий хороолол болон өргөжчих юм а. Бодолтой үйлчлэгээний энэ бүсэд танд санал болгож байгаа орон сууц нь 12 давхар 55 айлын орон сууц бөгөөд нэг давхартаа худалдаа үйлчлэгээний төвтэй байх нь таны ажлыг хөнгөвчлөх болно. Хотын төв зэгээс 2 км зайд орших бөгөөд томоохон худалдаа үйлчлэгээний газруудтай ойр байрладагаараа давуу талтай. Мөн автобусны буудал тээврийн сүлжээнүүд 500 м-т байрлахаас гадна хүнсний томоохон завхууд 2-оос 2.5 км-т байрладаг нь таны үнэт цагийг хэмнэ. Иргэний бүртгэл мэдээллийн төвтэй ойр оршдог нь бас нэгэн давуу тал болно. Бус барилга нь 3895 м2 2 өрөө, 4433 м2 2 өрөө, 4787 м2 2 өрөө, 5851 м2 3 өрөө, 6550 м2 3 өрөө байрнуудын сонголттой. Бус барилга нь 2016 оны 4-р улиралд ашиглалтанд орох тул та бүхэн амжиж захиалга өгснөөр ирээдүйд үнцэн нь өсөн нэмэгдэх, үл хөдлөх хөрөнгөтэй болохоос гадна ая тухтай төглөг орчинд сэтгэл хангалуун амьдрах болно. Манай нэвтрүүлгийн гол зорилго бол иргэд маань үүргээ ухамсарладаг, хариуцлагаа хүлээдэг, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чаддаг. Хэрвээ эрхэн зөрчигдөж байгаа бол холбогдох албан тушаалнаас нэхэж шаардаж чаддаг жинхэнэ соёлтой их хотын иргэн болгож төлөвшүүлэхэд л оршиж байгаа юм. Өнөөдөр бидний тавьсан зорилго шууд биелэхгүй ч гэлээ бид алхмаар урагшлах болно. Өнөөдөр тулгамдж байгаа асуудлуудыг ярил далаа шиг. Гэхдээ бид болж байгаа, бүтэж байгаа сайн талуудыг ч дурдах болно. Бид өөрсдөө хотоо хөгжүүлэхгүй бол өөр хинч биш. Ингээд үзэгч та бүхэн BNC нэвтрүүлгийн анхны дугаарыг хүлээн авлаа. BNC нэвтрүүлэгтэй хамт нийслэл хотоо хөгжүүлцгээе. Баяртай үзэгчтэй.